Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайнаа болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр бид бас нэгэн 7 хоног дундаа ороод явж байгаа. За тэгээд хавар болж байна. Тэгээ нөгөө манай монголчуудын ярьсан нэг зүйлийг би аявих боддог байхгүй тий. Ер нь бол ингээд нэг юм жижигхэн амьтад нөгөө хятадтай байдаг гэж. Нөгөө чөтгөрийн баг надтайг яриад байдаг шүү дээ тий. Тэгээд би ингээд нэг удаа гэр бүлийн радиогийн гадаа нэг ирвэхэ намар явж байхыг харсан. Бүр тасарсан байсан байхгүй. За. Тэгээ ингээд ирвэхэ харчаад ямар сони юм бэ? Энэ ямар гүргэр юм бэ? Эдэргээд ингээд ярьж байгаа тэр ирвэхийн зургийг постлсон чи маа нэг найз доотлолт нь. Тэгтэл наад цол дорой амтэн чинь үр хүүхдээ хааны газар дараа жил хавар болоход буцаад амьдрах хэмжээгээр нууц чаддаг, одоо далдалж хадгалж чаддаг амтанда бидний юмнаас жижиг ихгүй сурах юм их шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр би өнөөдөр яг эндээс яг юу хэлэх гээд ингээд өнөөдрийн ишлэл бол их том чухал ойлголтын тухай бид нэр харин тэгээд бүгдээрээ үгийн цагт их анхаарлаас хандуулах шүү гэж бас бодож байна. За тэгээд Хермоны шүүдэр нэвтрүүлгийг хөтлж байгаа одоо Оми Битхайрын төлөө бас та бүхэн залбирлаараа болоод нэвтрүүлгийнхаа төлөө та бүхэн залбирч хэрвээ бас дэмжих боломжтой бол дэмжихийг хүсэх юм бол дэмжих бас үе талга нээлттэй байгаа шүү гэдгийг бас хэлмээр санагдаж байна. Тэгээд энэ үйлчлэл маань хүмүүсийн залбирал, эзний өгсөн хараа зориг, эзний хүч чадлаар л хийгддэг зүйлстэй. Тэгэхээр бас нэгээ дэмжих тэдгээр зүйлсүүд нээлттэй шүү. За тэгээд бид Эфес намаар аялж байгаа. Эфес намаас суралцж байгаа. Тэгээд сая бас бодогдсон зүйл нь бид нар өөрийнхөө доторлоо өнгөийг зан чанараа харах, эргэж харах тэр одоо 7 хоног юм болоо гэж бас айгу бодож байна. Тэгэхээр зан чанар би чинь ямар зан чанартай хүн блэ? Надад засах зүйл юу байгаа лээ гэдгээ бас та иргэн нэг санаж бодоорой гэж уриалъя. Тэгээ би ч гэсэн бас Эфес намаараа дамжуулаад маш олон зүйлс дээрээ өөр дээрээ ажиллах зүйлсүүдийг бас сурч авч байна. Тэгэхээр сонсогч таач гэсэн амьдралдаа тэр хэрэгжүүлэлтүүдийг бас хийгээд явж байгаа хаа гэж итгэж байна. Тэгж байхаа. За ингээд цуврал байдлаар ингээд үгийг хуваалцаад явах нь ямар байна вэ гэдэг та бүхэн бас комент хэсгээр бичиж үлдээгээрэй. Эсвэл сэдвчилсэн байдлаар өдөр болгон өөр хэсгээс орхон зүгээр нөө яг нь ямар байдалтайгаар бас үгийн цаг явагдах нь зүгээр байна гэдэг бас биднес санал болгож бас бичиж сэтгэлдээ бас гэрчлэлээ хуваалцаж болно шүү. Тэгээд надад бол яг цуврал явж байгаа нэг талаараа айгуу гоё санагдаж байгаа. Тэгээ угаасаа Библийн нэг ишлэлийг барайл бүр тэрчгээр нь одоо бүгдийг тайлбарлах боломжгүй байдаг шүү дээ. Библи тэрчгтэй хоорондоо холбоотой байдаг. Тэгэхээр яг контекст өмнөх хойдох бүгднтэй судлахаар бас цогц ойлголтыг авч байгаа. Тэгэхээр сонсогч маань бас санал бодлоо чөлөөтэй хэлж болно шүү. Тэгээд бидэн лөө гэрчлэлээ үнэхээр явуулж өгөөрэй. Чатуудаар те мэйл ч юм уу те тэр зүйлсүүдээр гэрчлэлээ явуулж өгөх юм бол бид нар их баярлалаа шүү. Бид нар их урам орно шүү. Таны гэрчлэлээр дамжуулаад бурхны ажил хаа сайгүй хийгдэж байгааг хүмүүс харахтаа бас эзний ажил хийгдэж байдаг юм шүү. Тэгээд энэ өглөөд үнэхээр талархъя. Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа эзний өмнө ирцгээе. Эзний өмнө ирээд та өөрийгөө авчраад таны дотор юу байна вэ? Тэр бүх зүйлээ эзний өмнө тавуудлаарай. Тэгээд энэ цагт анхаарлаа хандуулад эзнийг магтаан алдаршуулцгаая. Амен. Би харцаа тань руу оргий. Та бол миний найдвар.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За Эфес 4-ийн 27. Одоо ер нь бол богт байр буу алга, тэ чөтгөр байр буу алга. Ер нь бол байр одоо буу алга гэсэн тийм үг байна. Энэ нэсээ янз бүрээр жоо орчуулдаг юм байлаа. Бид нар бас надад нэг ийм уриалга хэлмээр санагдсан юм. Тэгэхээр ишлийг бас ингээд янз бүрийн орчуулга дээр, янз бүрийн хэл дээр ялангуяа одоо ингээд бид нар чи юм боломж өрсчихэд байгаа юм чинь бас харч чивэл зүгээр юм болов гэж бодсон. Ялангуяа чухал жоохон ойлгомоор байгаагаа. Тэгэхээр бид нар эндээс нэг юм диавол бүү байр үг гэж 2004 оны орчуулгаар бичсэн байдаг аахгүй. Тэгэхээр бид нар нэг энэ Люцифер, за одоо ингээл чөтгөр, одоо Белзебул гэдэг ч юм уу, тэ Баал гэдэг ч юм уу, за одоо ингээл чөтгөр ингээд одоо Бог, тэ ингээд тэгээд яг ингээд анхааралтай ингээд унших юм бол эдгээр бүгдөө янз бүрийн зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэ ингээд ганцхан сатан бүгдөө сатан адилхан ингээд ерөнхий ойлголт бид нар бас зарим нэг юмыг деталь хамгаалахаас сэргийлээд байдаг. Жишээ нь халуураад байвал энэ юунаас олж халуураад байгаа юм бол гэж хүмүүс боддог шүү дээ, тийм. Гэтэл яг юунаас олж халуурсан юм бэ гэдэг чинь энэ юу нэгээд ах шиг байна. Би энэ айгу муу ах шиг байна гэж ингэж бодож байгаа зарим хүмүүс энэ бие эсэргүүцэл бас мундаг сайтай хүн юм а гэж хардаг байх шинэ. Тэгэхээр бид нар энэ Библийн ишлүүдийг ялангуяа бид нар илүү онцгойгоор ойлгох шаардлагатай байгаа юм Библийн ишлүүдийг бид нар бас өөр ишлүүдээр юун дээр хэл дээр харжуулах зүгээр гэж бодож байна. За тэгэхээр одоо ерөнхийдөө бол миний өмнө бол 2004 оны Библи байна л да. Богт байр буу алга гэсэн тэр ишлэлтэй Библи бол байж байна. Энэ Библийг би ерөнхийдөө 16 жил хэрэглэсэн юм байна лээ. Тэгээд ингээд одоо анх Есүс эцсэнээс хойш миний одоо 5 дахь Библи буюу одоо эргэлж байгаа Библийн өмнөх Библи. За тэгээ Омид орог ингээд харагдаж байгаа энэ одоо бүр асар их юм үтсэн эртний ном байгаа. Харин гэтэл яг эндээс өнөөдрийн уншиж байгаа ишлэл яг өнөөдөр яг шинэ анхудаа уншиж байгаа юм шиг уншигдж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Бид ялчаа үсттэй. Бид Есүс итгэсэн өдөр чөтгөрийг ялчаа үсттэй. Ер нь бид ч бас биш л дээ. Бидний эзэн бурхан ялчаа үсттэй. Тийм болохоор бид нар тэрэн санаад авах хэрэг байна уу гэж. Тэгвэл тийм байна. Таны байшин дээр Христийн туг байж болно. Харин таны өрөөнүүдэд юу вэ? Та цэвэрлэгээ хийсэн үү? Тэ? Та одоо юу гэдгийг одоо бид нар хэрвээ солонгосын виз гараад хэрвээ бид нар ингээд солонгосын хил дээр очих юм бол гэж байна шин. За манай улс ингээд виза ингээд дарахын тулд манай улс руу орох эсгүй зүйлүүд таны цүнхэнд байгаа эсгийг мэдмээр байна. Тэгэд ингээд бидний цүнхийг шалгаж үзэхтэй уучлаарай энийг оруулж чадахгүй. Бүр таныг оруулж чадахгүй гэдэг асуудал яригдана. Энд Паул боломж гэдэг үгээр хэрэгэлсэн байт юм байна. Энэ одоо богт одоо тий диавол байр бүү гэдэг энэ үг 14 оны нэг зүйл нь грек библиэлд илүү их барьж орчуулсан энэ орчуулган дээр грекээр топос буюу одоо боломж битгий олго гэдэг үгийг хэрэгэлсэн байна. Унтах цай битгий олго. Хооллох цай битгий олго. Орж ирээд ярьж суух боломж битгий олго. Тэ? Дав битгий давруул. Тэ? Одоо юу гэдгийг та нарын амьдралын хэм маяг та нарт ингээд нөлөөлөх боломжийг битгий олго гэсэн утгаар хэлсэн байна. За тэгэхээр энэ ишлэл өмнөх ишлэлтэй мэдээ шууд холбоотой уур хилэнгээ удаан хадгалах юм бол одоо дайсантаа хаалга нээж өгнө гэсэн учиртай. За тэгээд хэн төвчээр алдснаа нь бас ялагддаг гэдгийг бол одоо манай монголчууд бол цэргийн ухаанаар алдартай байхгүй. Тэгэхээр манай монголчуудын тэр одоо хамгийн хүчрхэг үеийн тэр одоо юунууд нь амжилтуудын бараг 70% нь дайсныхаа төвчээрийг барч чадсан байдаг гинэ. Бүр ингээд нөгөө дайснууд маань хүнд хуйгтай нөхдүүд байгаад идэг. Тэгэл монголчуудыг хизээ дайрна гэж хүлээгээд ингээд баг. Тэгсэн чинь монголчууд нэг дайрж ихгүй залхаан эсвэл заримдаа ингээд хурдан ойртож очиад хурдан барьж ямаар санагтал
холын зайнаас ном сумаар хараад энэ тэрүүгээр нь давхилдаад ингээд аягүй юм бариад авчихаар ойрхон харагдаад гэтэл өнөөдөр хөөгөөд хахад 8 хоног барьж авч чадахгүй. Бүр барьчих гал гэдэгтэй барьж. Тэрэн шиг бид нар эндээс айж ингээд ер нь бол уур хилэн хадгалах, гомдол хадгалах, уш ханзан хадгалах, юмд хорогдох, эсвэл одоо юмдгийн тэ салах дургүй байх. Энэ зэрэг нь бол яг үндэ бол маш их буруу зүйл гэж би бол бодож байна. Тэгээ уур хилэнгээ удаан хадгалах юм бол дайсандаа хаалга нээж өгдөг гэдгийг Паул бол энэ яг зөв бидэрт хэлж байгаа. Байр, газар, эрх мэдэл гэдэг энэ үг нэвтрэх зай гэсэн утгуудыг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр өнөөдөр бодоод үзье. Та муу сүнсэнд ямар нэгэн боломж олгосноо. Тэ? Уучлаарай, энд таны орон зай байхгүй. Уучлаарай, энд зай алга. Энэ өрөө хүнтэй, энэ байшин хүнтэй, энэ ширээ хүнтэй. Уучлаарай, миний цүнхэнд хүний юм хийх зай байхгүй, тэ? Одоо тийм миний сэтгэл одоо чамайг хайрлах зай байхгүй гэдэг ч юм ийм. Яг энэ орон зайныхаа асуудлыг тодорхой илэрхийлдэг байх нь итгэгч хүний хувьд бол маш чухал зүйл байгаа байхгүй. Тэгээ миний хувьд бол нэг ийм зүйлийг хүмүүст бол хэлээд байгаа. Чөтгөр байхгүй гэж битгий бол. Бурхан байгаа бол чөтгөр байгаа. Тэгвэл бурхан байгаа бол чөтгөрийн талаар Библиэлд юу гэж бичсэн байгаануудыг үзэх юм бол ямар ч гэсэн Адам Ева те одоо юу гэдгийг энэ дэлхий дээр бүтээгдэж явах тэр үед нөхдүүд аль хэдийн энэ дэлхий дээр байсан тухай яг хизээ гэдгийг мэдгүй боловч тэд тэнгэрт бурхан дэрслээд газар руу хөөгдсөн тухай бид бол мэдээд байгаа. За тэгээ бас нэг зүйл нь вэхээр анхны хүн Адам ганцаархнаа амьтдад нэр өгөөд явж хахад тэгээ муу сүнс одоо юу гэдгийг түүнийг яаж уруу татах талаараа бодож байсан. Анхны эмэгтэй одоо тэгээ Ева одоо тэр нөхөртөөгөө хамт эзний цэцэрлэгт амьдарч байх үед түүнийг яаж уруу татхаа бол мэддэг муу сүнс бол байж ирсэн ба. Адам Ева хоёрт болгоомжлох шалтгаан байгаагүй. Адам Ева хоёр хэдийгээр ингээ бурхны сахараа гэсэн зүйлийг сахижсэн боловч нөгөө бид нар ингэдэг шүү дээ. За танихгүй нь хаалгаа онгойлгож өгч болохгүй шүү. Ингэж болохгүй шүү. Ингээд Адам Ева хоёрт урдан ямар нэгэн аюул заналтаа учирч ирсэн ямар ч түүх байхгүй цэв цэвэрхэн ямар ч юм муу одоо дурсамж байхгүй. Тийм хүмүүсийг бол муу сүнс бол хуурсан байгаа. Тэгээ тэрнээс хойш анхны хүн Адамаас хойш муу сүнс маш олон өнөөдрийг хүртэл амьдарсан одоо амьдарч байгаа маш их олон хүмүүсийг хуурч ирсэн асар туршлагатай дайсан гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Бид нар түүнийг хизээч басарч болохгүй. Ер нь бол муу сүнсийг бид нар сул дараа ямар ч хүчгүй өдр гэж ингэж өөрсдийнхөө зүгээс бардамдах биш. Бурхан чамайг ялсан, эзэн чамайг ялсан, эзэн намайг чамаас чөлөөсөн, эзэн намайг чиний санал болгодог зүйлүүдээс биш өөрийнхөө санал болгож ивэж өрөөдөг зүйлүүдийн дотор бидний намайг бол байлгаж байгаа. Тийм болохоор нэг л зүйлийг би одоо чамд бол тодорхой хэлье. Чамд миний амьдралд орон зай байхгүй. Бид нар энийг тунхагладаг байх. Бид нар гэрээрээ явж тунхагладаг байх хэрэгтэй. Бид нар ажуу ямар нэгэн зүйл зөөж авчирч байгаа бүр ингээд би бол бас заримдаа бол жоохон сүнслэг хүн шүү. Хүмүүс намайг юу гэж бодно? Надад бол хамаагүй гэж надад бол бодогддаг. Хүмүүсийг бүдрэлд оруулахгүй л бол. Би ингээд хүмүүс надад айгүйх цүнх үзэг бэлгэлдэг байхгүй. Тэгээд би ингээд цүнх авахтаа за эзээ би энэ дотор маш зөв зүйлийг нэг газарт нөгөө газар руу зөөдөг баймаар. Тэр надад үзэг бэлгэл. За эзэн минь би энэ үзгээр үнэхээр те босоо түнд орон дайраг үгсийг бичмээр байна. Бас танаас сорсон үгийг бичмээр байна. Би энэ үзгээр одоо бороо зүйл хиймээргүй байна гэдэг. Нэг удаа зөвхөн гарын үсэгт ороход зориулагдсан айгуугай гардаг үнтэй үзэг надад бэлгээд. Эзэн минь би энэ нүгээр ямар ч муу зүйлийг зөвшөөрсөн зүйл бичихгүй гэж шийдчихсэн баг. Тэгэхээр би та бүхэнд өнөөдөр бид ямар боломж олгодیں۔ Нууц нүгэл нууц одоо далд зүйлс миний юм шүү, миний орон зай шүү, миний одоо үзэн ядалтын хайрцаг шүү, миний дурсамжийн хайрцаг шүү гэсэн янз бүрийн зүйлүүд та гэртээ хадгалж ийнө яг гэж хадгалаад байгаа юм те. Та яг яагаад хэрэг тэр бүх зүйлүүд нь Христэд итгэхээс өмнө таны одоо зовлон зүдгүүр гуниг бүхний шалтгаан болж ирсэн бол яагаад тэр одоо ч гэсэн таны гэрт, таны өрөөнд, таны оршихуйд танд хамааралтай байгаад байгаа. Эзэн чөлөөлсөн юм бол эзэн тэр зүйлүүдээс таныг салгасан бол эзэн таныг эдгээсэн бол тэр бүхэн одоо яагаад танд одоо хадгалагдчих ёстой юм бэ гэдэг зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Худал ба хуурамч үнэмгүй орчинг дайсан бол маш ажигладаг. За бид бол ерөнхийдөө бол бүслэлтэнд амьдарч байгаа хүмүүстэй. Тэгээ бид ялагдаагүй.
Гэхдээ бүслэлт нь байгаа. Харин нэг зүйлээ. Дайсан эзэн биднийг хамгаалдаг болохоор бидэнд цайз байгаа юм байна. Харин бидний зүрх сэтгэл дотор дайсанд хаалгаа онгоолгоод өгчөж магадгүй. Эсвэл дайсан цайзынхаа дотор хадгалж байгаа гэдгийг мэдж байгаа нууцуд байдгийн юм шиг үстэй. Бид яг энэ зүйлийг одоо ингэ бодох хэрэгтэй байна. Ерөнхийдөө бол энэ хичээлүүдийг би ингээд нэлээ ингээд одоо ингээд оюутнуудаа ингээд заагаад ингээд биеийн сургууль дээр хичээлүүд дээр ингээд том сэдв ингээд заагаа явж идэг. Гэхдээ хамгийн гол зүйл нь миний хувьд бол яг юу гэж юм. Тэгэхээр бид нэр ингээд моос үнсийг ингээд бурхны дандаа сайн сайхан бүх зүйлүүдийг ингээд яваад байхад бурхны тэр сайн сайхнаас бидний холдуулах гэж оролдож идэг бодтой. Бүр ингээд зохион байгуулалттай бүлэг гэдэг шиг тийм бүлэг бидний эсрэг байж идэг гэдгийг мэдэх ёстой болохоор амьдралынхаа бүхий л хэсүүдэд түүнд битгий боломж олго. Та уцаа нэгээд ситинг руу нараад харалта. Таны утасны багтаамж юунд илүү их зориулагдаад байгааг утас чинь шууд хэлдэг шүү дээ. За уучлаарай YouTube 87% үзээд байна. За уучлаарай та амьдралынхаа та 24 цагийн та бүр 4 цагт нь унтдаг юм байж одоо та 5 цаг одоо 20 хэдэн минутыг Facebook story ухахад зориулаад байна. Давтаал байгаа юм байна да гэдэг ч юм уу Та тэгээд ингээд хүмүүсийн хэлсэн баг танд юу ч өгөхгүй баахан уруу татлахын юмуудыг үзээд байгаа юм байж таны хайлтууд чинь дандаа яаж амжилтанд өргөө яаж мөнгөтэй болох гэсэн юм. Тэгвэл та нөгөө зүйлүүдэл болох хэрэгтэй байна гэж. Сатан хаалгыг эвдэж орж ир чадахгүй. Харин бид өөрсдөө дотроос нь онгойлгодог гэсэн. Сатанд хаалгыг эвдэж орж ирэх хүч чадал байхгүй. Харин бид өөрсдөө дотроо онгойлгож өгмөр санагдах ч юм уу онгойлгохын дээр гэж бодох ч юм уу тийм сул дорой бурхантай ярилцаагүй уучлагдаагүй шийдээгүй асуудлууд байж магадгүй. Христийн дотор бол бид хамгаалттай энд ерөөсөө санаа зовх хэрэг бол байхгүй. Битгий тэр бол бурхан тэр таныг хамгаална. Тэр таныг аврахын тулд хүүгээ хүртэл өгж ирсэн нэг. Тийм учраас таны амьдралын өдрүүдийг болон таны эцсийн амьсгал хүртэл таныг хамгаална. Бидний орох гарах хаалганы түлхүүр уг нь Христэд байгаа. Гэхдээ та өөрөө Христэд түлхүүрээ өгсөн юм уу? Нэг юм түүх яриад өндөрлөө. Өнөөдөр нам жоох уртаа гэж. Энийг урдны Германы шүдэр дээр 2 жилийн өмнө орчин ярьжсэн. 10 хүүхдийн цуглааны багш ахтай ярьдаг байлаа. 10 өрөөтэй байранд амьдардаг нэг залуу байжээ. Тэгтэл моос шүн дайрж орж ирээд түүнийг 10 өрөөгөөр нь дамжуулан хөөн 10 өрөөнд зоддог байсан үү? Бодоод үстэй аль ч өрөөнд түүнийг аврахгүйсэн. Тэгээд тэр залуу бодоод Есүст ер нь өрөө гаргаж өгье. Есүсийг ер нь. Тэгээ Есүсийг урьсан. Угаасаа Есүс хаалга болгоны гадаа тогшол байж идэг шүү дээ. Оруулсан. Есүс та энэ өрөөнд амьдраарай. За ингээд Есүс амьдрсан. Тэгтэл шүн моосонс дахиад орж ирээд түүнийг зодоод хөөгөөл явсан боловч Есүсийн байгаа өрөөнөөс босод өрөөнд түүнийг зодохгүй. Тэгэхээр тэр залуу Есүст уурал гомдсон. Ёстой өөдгөө гарч ирээд тусалчихгүй өөрөө мэдээ хүн зодуулаагүйгээ дагч ингээд. Дараад нь Есүст маргааш нь Есүс та 2 өрөөнд амьдарч болно шүү гэж. 8 өрөөнд. Тэрний дараад нь Есүс та 5 өрөөнд амьдарч болно шүү. Бараг тал нь штэ. Энэ байшингийн. Тэгээ дараад нь бүр сүүлдээ бүр энэ нэг юм тэмцээн маягийн юм болсон юм челленж маягийн юм. Есүсийг хэдэн өрөө авч иж миний төлөө намайг өмөрхийг харъя. Тэр зэрэгэл би зодуулж байгаа. Дээр нь ядж байгаад Есүс надад туслахгүй. Үнэхээр онцгой байна гэдэг шиг тийм мэдрэмж байна. За ингээд сүүлд нь яасан Есүс 9 өрөөгөө өгөөд ямар ч зүхтах боломжгүй нэг өрөөнд шүнжэнгөө зодуулсан. Тэгээ маргааш өглөө Есүс таныг миний амьдралын эзэн болоод намайг аварна хамгаална гэж би бодсон. Тэгтэл та тэгсэнгүй. Энэ байшинг та аав. Би энэ байшинд амьдарч чадахгүй байгаа. Тэгээ таныг ороод ирэхээр амьдарч болно гэж бодсон чинь гүй юм байна. Танд өгөх тусам би илүү баг зайн зутах боломжгүйгээр зодоолж байна. Гэхдээ би өнөөдөр энд хоноод явж болох уу гэсэн чи Есүс тэг гэсэн гинэ. Тэгэхээр Есүс нэг юм амар шунтаа хүний юм ингээд бүгдийг нь авч байгаа юм шиг тэгсэн чинь хаалга төгсч гинэ. Есүс очоо тэгсэн чинь нөгөө залууч онгоолгоог. Одоо энэ миний гэр биш юм чи. Би онгоолгохгүй. Би энэ зүгээр хонж байгаа юм чинь гэж. Тэгсэн чинь Есүс очоо хаалга онгоолгосон чинь. Энэ нөгөө тэрний гэр мөн үү? Тэрний гэр мөн гэсэн чинь. За тэгээ яваад.
Тэгээд миний гэр хэвээрээ байгаа юм шүү. Хэвээрээ байгаа. Гэхдээ энэ гэрт надад өгөөгүй нэг зүйл байхад л хаалга онгосоор байх бол. Бид эндээс сурах хэрэгтэй. Саяны хүүхдүүдэд муу сүнсний талаар бас бурхны хайр инрэл амьдралаа бурханд өгөх талаар ярьсан хүүхдийн зөвлөгөөний эгэлж ирийн түүх танд олон зүйлийг ойлгуулсан гэдэгт итгэж байна. Бурхан таны харж хандж ивэж байгаа харин та богт бити байр олго чөтгөрт битгий боломж олго. Есүс танд хайртай. Бас Есүс бүхнийг ялах эрх мэдэл хүч чадалтай нэр юм шүү. Сэргийчүүгүй Махтарыг авах Христэнэ Хизэж үргэлжгүй аварлын хан Чингүнэн шодрог хэмжирэгцэн Эцэнтэй хадан сэргийчүүгүй Хадан сэргийчүүгүй Махталыг авах Христэнээр Хизэж үргэлжгүй аварлын хан Чингүнэн шодрог хэмжирэгцэн Эцэнтэй хадан сэргийчүүгүй Хадан сэрмаа Хадан сүр маань луган Jesus бол хадан сүр маань луган Jesus бол хадан сүр эцэнтэй хадан сүр гिचүгүй эцэнтэй хадан сүр гिचүгүй Махталыг авах Христэнээр Хизэж үргэлжгүй аварлын хан Чингүнэн шодрог хэмжирэгцэн Эцэнтэй хадан сүр гिचүгүй Хадан сүр маань луган Есүс бол хадан сүр Хадан сүр маань луган Jesus бол хадан сүр маань луган Jesus бол хадан сүр эцэнтэй хадан сүр гिचүгүй хадан сүр маань луган Jesus бол хадан сүр маань луган Jesus бол хадан сүр маань луган Jesus бол хадан сүр эцэнтэй хадан сүр гिचүгүй Бид өнөөдрийн үгийн цагаараа Эфес 4:27 Диаволд бөө байр өг. Диаволд байр бөөг гэсэн шилийн дагуу суралцлаа. Тэгээд хэр зүрхэнд хүрсэн их зүйл бодогдуулсан тийм үгийн цаг байлаа. Тэгээд бид сатанд хаалга онгойлж өгөхгүй байх гэдэг тэр бүхэл өрөөндөө эзнийг оруулах гэдэг тэр зүйлсүүдийг ойлгож авлаа. Тэгээд удаан одоо өмнөх ишлэлтэйгээ холбогдох юм бол уур хилэн удаан хадгалах юм бол тэр гомдол зүрхэндүүлдэг сатан тэн дээр ажилдгаа. Сатан ажиллах боломжийг бид нараас олгосоор байдаг. Тийм учраас тэр бүхэл зүйлээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ Мартин Лютерийн хэлсэн нэг үг байна. Чи шувуудыг толгой дээгүүрээ нисхийг бол зогсоож чадахгүй. Харин тэд толгой дээр чинь үүрээ барихыг чи зогсоож чаднаа. Буюу өөрөөр хэлбэл биднэрт муу бодлууд тэр дайралтууд ирж болно. Харин бид нэр түүнийг оруулахгүй байж
үлдээхгүй байж бид нар чаднаа. Тийм учраас энэ үгийг одоо бас бодмоор санагдлаа. Тэгээд өнөөдөр их жишээтэй өдөр байна те. Тийм байна. Би нэг оюутныг ингээд интернетээс баах юм хуулаад гэрэн даалгавар өгчөөр нь авч үлдээд би орон нутагт хичээл зааж авч үлдээд хажууд нь сууж хагаад би ийм даалгавар өгсөн юм аа. Чи энийг хийж чаднаа. Би энд хүлээгээ суужээ. Угаасаа би нөгөө хичээл заачаад нөгөө буудлын руугаа явж зүгээр амархан юм чинь. Тэгээд тэр оюутан жоохон цаг гаргаж гэж байна. Яг тэр ярианы өндөр чадвартай ирээдүйн сайн номлогч болох боломжтой байсан. За тэгээд миний хажууд ингээд суугаад би тэгээд нэг сүмийнхэн номын сангаас янз бүрийн юунууд авчиад ингээд бас тэг ингээд хийгээд ингээд дууссан. Хийгээд дуусны дараа дүнгээр тавих юм бол одоо юу авахар тий C ч юм уу B ч юм авахар тийм байсан байхгүй. Гэхдээ би A тавьсан. Ягаад гэвэл тэр маш их юм баяртай байсан. Өөрийгөө нээсэн, өөрийнхөө чадах юм байна гэдгийг айгүйх яасан. Тэгээд хамгийн гол нь яасан байсан. Тэгээд дараад миний надад ярьсан зүйл гэхээр би 12 жилийн туршид багш нарт зориулж гэрийн даалгавар хийдэг байсныгаа сайн ойлголоо гэж хэлсэн байхгүй. Бүгдээрээ бурханд зориулж амьдрах биш. Бурхан биднийг амьдруулад бидэнтэй хамт юу хийхийг хүссэн бэ гэдгийг анхаарч амьдрээ. Тэгэхэд муу сүнсний бүр хэрэг бүр нэгч байхгүй шүү. Бурхантай хамт алцгаая. Ингээд залбираад энэ цагийг өндөрлөө. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэм минь таны хайр агуу. Та бол агуу, ариун, амьд. Та бол төгс хүчт нэгэн. Бидний муурын сүнс болоод түүний хүмүүсээс та хамгаалж өгөөч. Биднийг өөрсдийнхээ талаар буруу зүйл бодоход хүргэдэг хуучин муу дурсамж юу сэтгэлийн шархуудаас та чөлөөлж өгөөч. Биднийг та юун дээр яаж хэрэглэхээр яагаад ингэж бэлдсэн бэ гэдгийг ойлгож мэдээд баяр хөөртэйгээр таны дотор амьдрах боломжийг та өгөөч. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байсан танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.